За сайн байцгаана уу? iOS 18 Developer Beta 3 бол гарсан. За үүний дараа мэдээж хэрэг iOS 18 Public Beta 1 бол гарах байсан. Ном журмынхаа дагуу бол гарсан. За энэ хүү үйлдвэрлэлийн систем маань ямар ч байсан 3 дахь үеийн iPhone SE дээр Beta 2 суусан байхад үйлдвэрлэлийн системийн апдейтийн хэмжээ 991.9 MB-аар бол гарсан. Харин үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 22A5307 жижиг F тэгэр бол гарсан. За тэгээд үүний дараа бол яг Public Beta 1 гарахдаа Apple-ийн зүгээс дахиад болоо Developer Beta 3-ын 2 дахь хувилбарыг бол гаргасан байгаа. За энэгүй 2 дахь хувилбар нь болохоор яг одоо эхний хувилбар суусныхаа дараа 299.7 MB-аар бол одоо дахиж бол суулгахаар бол гарсан. Харин үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 22A5307 жижиг i-таагаар бол гарсан. За яг энэхүү жижиг i-таа үйлдвэрлэлийн системийн код нь болохоор яг үндсэн одоо зэрэг явж байгаа Public Beta 1 дэх үйлдвэрлэлийн системтэй яг адилхан хувилбар нь гэсэн үг юм аа. Public Beta-г суулгахын тулд Beta зэг Apple.com руу орох хэрэгтэй. За орсныхон дараа та нар Apple ID-гаараа хэрвээ бүртгэлээ үүсгэж хийсэн бол sign in гэдээ орчин. Өмнө нь бол Apple ID-гаараа бүртгэлээ үүсгэж байгаагүй бол sign up гэдээ бол дарчнаа. За тэгээд яг энэхүү сайт нэр iOS 18 гэж орж ирснийг бол та нар бол анзаарж байгаа хаа. Сайтаараа бүртгүүлсийн дараа Settings General Software Update Beta Updates гэдээ орох юм бол iOS 18 Developer Beta гэдэг сонголтын дээр чинь нэмэгдээд iOS 18 Public Beta гэж бол гарч ирнэ. За тэгээд ер нь бол Developer Beta-н төрүүлж гараад за тэгээд дараа нь Public Beta нь бол гарна. Тэгээд бол одоо алийг сонгож апдейт хийх нь бол одоо тухайн үед та нарын шийдвэр болж гарнаа. За Beta 3 дээр нэмэгдсэн зүйлсийг ач холбогдлын дагуу эхнээс нь доошогоо шууд дурдаад бол явчих. За хамгийн ихэнд бол мэдээж хэрэг шинэ бол одоо wallpaper-тэй болсон байна. Dynamic wallpaper яг үндсэн iOS 18-их. За ер нь бол цоо шинээр гэхээсээ илүүтэйгээр бол одоо юу болоогаа. Угаасаа байсан дээр нь бол нэмэгдсэн гэж хэлж болно. За та нар доошоо явуулж хагаад iOS 18 дээрхээсээ анзаарах юм бол хамгийн баруун болонд нь бол нэг wallpaper нь бол хөдлөөд унана. Тэр нь болохоор dynamic гэсэн үг. Яг ямар үед хаана те dark mode асаалттай нь үгүй байна уу гэдгээсээ шалтгаалаад ингээд ерөөсөө хөдлөө явчихна. За тэрнлүүг ингээ орчие. За эхнийх нь яг шар, ягаан, азуур, purple. За хамгийн ихнийх нь юу байсан бэ? Dynamic байсан юм байна. Одоо харж байгаа бол ингээд ерөөсөө ингээ өөрчлөлт одоо энэ нь бол надад бол аюул санагдсан. Гэхдээ би нэг уул нь бол тавьсан. Тэгээд заримдаа яг нэг хачаач уун гаргаад хаар нь бол миний жоохон дургу өрөөд ер нь л энийг сонгохоо болцсон. Тэгээд уул нь бол үндсэн iOS 18 гэсэн одоо би бол энийг сонгохгүй мөлий зүгээр харж байгаа зүгээр л өнгөн солигдохгүй яг цайвар өнгийг л ер нь бол сонгоод яваад байгаа. Тэгээ ямар ч үсэн ийм гоё шин динамик одоо хааны зурагтай бол болсон байна. За дараагийнх нь гэвэл одоо маш чухал бол өөрчлөлт бол орсон. Тэрний юу вэ гэхээр та нар дэлгэсэн дээр удаан дараад edit дээрээ дараад customize дарах юм бол мэдээж хэрэг бүх сонголтууд л хийвэрэ байгаа. За tinted гэдэг дээрээ дарах юм бол одоо та нар л анзаарж байгаа. Ерөнхийн өмнгийн уусгалтынх нь одоо харагдсан илүү зөөлхөн болсныг бол анзаарж байгаа. Өмнө нь арай жоохон тод хурц бол одоо өнгөтэй бол байсан. За өмнө нь бол одоо яг App Store-оос нэмэлтээр татсан аппликейшнуудын ерөнхий яг dark icon бол байхгүйсэн учраас яг заавал аппликейшнуудыг бол tint одоо хийж бол ерөнхийдөө бол хар болгодог байсан. Одоо өнгөнийх нь ерөнхийдөө ингэ нэмэлхүү жигэд бол хар болгодог байсан. Гэсэн бол одоо энэхүү beta 3-аас юу болсон бэ гэхээр заавал tint хийх шаардлагагүйгээр одоо зүгээр энгийн lightтай байжгаад одоо dark mode хасах мөчид бол одоо л ажилласан. Заавал одоо ингэж байгаа өөрчлөх юм шиг байна. Dark болгонгууд зарим нэг аппликейшн маань шууд цаанаас яг dark mode-той юм шигээр бол өөрчлөгдөж байгаа. Beta 1, Beta 2 дээр заавал tint хийж хагаад харлуулдаг байсан бол Beta 3 дээр одоо 3 дахь чуудаар татсан аппликейшнуудыг чинь ерөнхий одоо үйлдвэрлэлийн систем чинь цаанаасаа өөрөө аппликейшнуудыг нь харж хагаад анзаарж хагаад харлуулж байгаа гэсэн үг шүү. Энэ бол одоо маш гоё бол өөрчлөлт. Заавал хөгжүүлэгч нар тусдаа өөрийнхөө одоо dark icon-ыг оруулах одоо заавалыг хүлээхгүйгээр үйлдвэрлэлийн систем маань өөрөө бол ингээ харлуулдаг болсон байгаа. Энэ нь бол аюулгүй санагдсан. За тэгээд тэрнээс гадна emoji бол уул нь бол эхний гарсан хувилбар дээр Beta 3 дээр одоо нэг дэх хувилбар дээр нь уг нь бол emoji маань айгүй том харагддаг байсан. Гэсэн чинь эргээд одоо хоёр дахь
хувилбарын одоо developer beta 3 гарсан чинь эргээд буцаад яг жижиг багцлсан байдлаар бол харуулдаг болчихсон байгаа. Public beta 1 гэсэн үг. Developer beta 4 дээр ер нь бол одоо буцаад томорч ухах гэсэн бол найдвар байгаа. Тэр нь бол одоо сонгож яхад илүү том харагдаж байгаа учраас сонгоход илүү амар санагцсан. Одоо л буцаад бүгд буцаа жижиг болсон. Тэгээд энийг буцаа эргүүлээд гоё томоор нь харагдуулдаг болоосэй гэж бол хүсэж байна. За дараагийн нь болохоор Photos application-тай холбоотой. За та нар зураг руугаа ороод зургнуудаа явуулж явах юм бол ерөнхийдөө бол яг эргээд бол хэвэндээ орчихсон. Яг юу болсон бэ гэхээр зургнууд бол ерөнхийдөө ийм хүрээтэй нэг жоохон ийм байдлаар бол харагддаг байсан бол одоо ямар ч байсан зүгээр яг өмнө нь ямар байсан бүхэлдээ ингэж бол одоо тулж бол харагдаж байгаа. Энэ бол одоо аюулгүй санагдсан. Зурагч бай, бичлэгч бай гэж бол тулж бол гардаг болсон. За тэгээд тэрнээс гадна зураглууга зүүмлэлээ гэж бодоход ер нь бол яг ингэж гоё захруугаа ингэж бол зүүмлэхэд яваа асуудалтай байсан. Тэр нь бол одоо ингэж ямар ч гэсэн засагдсан юм байна. Энэ хүүллийн системийн дотор яг тийм аудио файл бол олдсон юм байлээ. Яг тодорхой функц явангууд араас нь явах аян бол одоо хадгалагдаад үлдсэн юм байлээ. За тэгээд энэ аяыг бол хэдүүлээ цуг сонсцгоё. Beta 2-тай харьцуулахад одоо энэ Beta 3 дээрх Dynamic Island-ийн чийдингийн тусгалын үнцэг гарч байгаа байдал маань өмнөхөөс илүү том өргөн байдлаар бол гардаг болсон. Энэ бол айгүй гоё харагдаж илээ. За тэгээд өөр холбоотой чийдэнтэй холбоотой зүйл гэвэл чийдэн тоглоо бөөнд нь тавиад байж хахад асаагүй байхад өөр өнгөтэй бол харагдаад байгаа. Зарим нь одоо нэг дөрвөн ширхгэрээ ч юм уу яг чернелийн өнгөтэй болж харагдаад байгаа. Зарим нь болохоор яг цагаанаар агаад байгаа. Тэгээд яг хасаж унтраангууд засагдаад буцаа байж ангууд буцаад болоод байгаа нэг тийм л асуудал бол байсан. Airplane mode асаалтай байхад бол датаны одоо тоглолыг бол асааж болоод байгаа. Уг нь бол одоо хар ханаар бодохны ус яаж ч утсан airplane асаасан бахт угаасаа сүлжээ байхгүй болоод дата одоо өмнө нь бол угаасаа асааж болдгоо байсан. Тэг мэдгүй хүмүүс яг энийг анзаарах юм бол яг датагаа дараад яг дата ашиглаад энэ датагаа яг яагаад болохгүй юм бэ гэдэг асуудал бол үүсч магадгүй гээд уул нь бол дараагийн бета нэр ер нь бол одоо энийг асааж болдгоо тийм байдлаар тохируулах баха. За өөр контрол центрт холбоотой юм хэлэхэд за яг одоогийн харж байгаа зурган дээрх нь бол яг миний нэлээд олон оролдож ийж контрол центрийн ер нь бол би иймэрхүү байдалтайгаар л байлах юм байна гэсэн зүйлийг бол олсон. Хэвтэй байрлалд бол яалтчгүй үнэхээр тэгээ юу гэж хэлэх вэ? Яг яалтчгүй л iOS 10 одоо 7-тай харьцуулахад энэхүү iOS 18 маань жоохон хэвтэй байдлын маань контрол центр жоохон юу авгүй харагдаад байгаа. За энэхүү бета 3 дээр бол нэмэгдсэн шинэ зүйл маань юу гэхээр бүтэн дэлгэцтэй iPhone-уудын хувьд мэдээж хэрэг контрол лок скрин дээр хоёр доотлогын тоглолыг унтраачвал нөө шинүүдийг нэмж болдог болсон бол бета 3 дээр шинэ бол зүйл нэмэгдсэн music тоглол бол нэмэгддэг болсон байна. За тэгээ миний хувьд Siri ашиглаж байгаад яг Wi-Fi унтраа гэдэг тохиргоо хэлэхэд бол Wi-Fi-ний тэр дээрх одоо тэр гарч ирж байгаа UI menu бол үнэхээр гоё томрон гоё харагдчихсэн. Тэгээд тухайд би та нарт харуулах зорилгоор скриншот хийгээд хадгалаад бол авсан. За тэгээд бета 3 дээр өөр ямар нэгэн репортууд явсан бэ гэхээр image playground, Genmoji гэх одоо функцүүдийг зарим хэрэглэгч нар ерөөсөө санамсаргүй ажиллуулад эхэлсэн. Энэ нь болохоор яг юу гэлтэж байна гэхээр дараагийн бета 4, бета 5-аас ерөнхийдөө энэхүү AI функцүүд маань нэмэгдэж магадгүй мэнэ гэсэн одоо сэрдлийг бол төрүүлж байгаа. За дараагийнх нь болохоор RCS messaging байгаа. За миний хувьд бол одоо утасны settings message гэсэн дотор RCS бол гарч ирэхгүй байгаа. Харин гарч ирсэн хүмүүсийн хувьд бол одоо бета 3 дээр нэмж анзаарсан зүйл нь болохоор юу вэ гэхээр RCS нь тусдаа менюд болоод заавал дарж орж иж дахиж RCS хасаадаг болно гэж болсон байна. Apple TV-ээр одоо аппликейшнээр кино үзэж байхад тухайн киноныхаа инсайт дээрээ дарах юм бол тухайн кинон дээр аль ямар жүжигчин тоглосон, дэлгэсэн дээр ямар жүжигчин гарч ирдгээс шалтгаалаад мэдээллийг харуулдаг байсан. За энэ болохоор бета 3 дээрээс ямар ч нэмэгдсэн байх нэ. Ерөнхийдөө бол iOS 18 дээр анзаарсан гэж бол итгэж байгаа. Гэхдээ iOS 17 дээр бол ер нь анзаараагүй. Тэгээд миний яг надад би маш их тэмдэглэл хөтэлдэг. Тэр тэмдэглэлүүд дундаас яг зарим нэг тэмдэглэл чинь хуучны одоо үлийн систем дээр чинь харагдахгүй байх шүү гэсэн анхааруулгын нэг тийм мессеж бол гарч исэн. Энэ нь бол би шин зүйл гэж бол бодоод байгаа. Гэхдээ iOS 17 дээр байхгүй гэж бол найдаж байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Мэдээж хэрэг үйл систем болгоноор benchmark оноог л яриад явж байгаа. За, developer beta 3-ийн хувьд болохоор CPU хэсэг дээр single core score нь 2270,
multi-core score нь 5488 оноо авсан. Харин GPU хэсгийг болохоор 18170 он авсан. Харин хоёр дахь одоо гарсан хувилбар болох одоо бета 3 дээр болохоор CPU хэсэг дээр single core score нь 2310 болж одоо өсөөд multi-core score нь болохоор 5282 буюу бас өмнөхөөсөө бол буурсан байна. Харин GPU хэсгийн хувьд 17876 он авч өмнөх одоо 1-р хувилбараас бол 2-р хувилбар нь бас бага оноо авсан байна. Дараагийн үеийн систем бол iOS 18 developer beta 4 болон одоо iOS 18 public beta 2 хизээ гарах гэсэн асуулт бол байгаа. За ерөнхийдөө бол 7 сарын 22-наас 7 сарын 28-ны хооронд бол гарах гэсэн таамаг бол байгаа. Бүр одоо цаандаад бол хугацаа бол одоо 7 сарда багтаа 31-ээс өмнө бол гарна гэсэн бол мэдээж хэрэг хугацааны таамаг бол явж байгаа. За тэгээд мэдээж хэрэг дараагийнхаа бета 4 одоо гарангууд тухайн үед одоо хэдүүлээ тэр үеийн систем хамжлахаар бол одоо уулзцгаая.